За сайн өдрийн мэндэ. 9 бүсгийнхаа 7-той нь ярилцсан. Юу лээ? 7-той нь ярилцсан. Одоо үлдсэн 2-тойгоо өнөөдөр ярилцлага оруулах хэрэгтэй. Техний нэг подкаст байна. Сайн бацгаана уу? Өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. Юу хийцгаана? Энэ таснуудаа яаж одоо сайжруулах вэ гээ? Тасчин болох гэдэг нэг. Тасчин болох гэж. Яаж юун дээр сайжруулахаар нь ягараа ингээл ярилцаа. Наад чи одоо ямар очиртай байлаа? Яах вэ? Надад талаар нэг тавчгаа. Энэ байгаль очиж гэдэг брэнд байгаа. Тэгээ брендийн яг энэ тус болохоор нэг уян хүчний тус байгаа. Уян хүчний өвчин намдаа булчингийн чангарал ясаа уралтыг зогсоо. Тэгээ бас нэг арсны төлжилт. За. Тэнд маш сайн. Тэгээ хаван буулгана ийм ижидтэй тус байгаа. Ер нь хүмүүст нөлөөлж чинь хэр нөлөөлж чинь? Хүмүүсээс нэлээсэн энэ чинь уусаа нэг судалгаан дээр хийгдсэн шүү дээ, тийм. Дээрээс нь хэрэглэгчдийн юунууд байгаа, сэтгэлдлүүд байгаа. Энэ дээр бол өвчин болон сайн намдааж байна. Дээрээс нь нэг зөөл эдийн гэмтлийн хавангууд байгаад идэх шүү дээ, тийм. Тэрийг маш сайн буулгаж байна. Өвчнгийн бас 2 хоногийн дотор намдааж байна. За тэгээд нөгөө энэ арсны экземүүд одоо нэг юм юунууд байдаг шүү дээ, нэг ярш. Тийм. Тэрийг бол бас намдааж байна гэдэг тэмхүү сэтгэлдлүүд бол байгаа юм чинь энэ тосон дээр бол. Өөр юу вэ? Өөр бас нэг хин ядаргаа тайлах гэдэг тос байгаа. Тийм. Хин ядаргаа тайлах бас багтай утч брендинг. Энэ маань болохоор ч хаврын цаг ирсэн. Их хин ядаргаа хүмүүс их ядаргаанд орсон байна шүү дээ. Тэр үед сайхан бие тослно. Тэгээд энэ маань нөгөө сүлийн тос дээрээс нь ургамлын ургамлын хамттай юм тос байгаа. Тэгээ хүүхдүүд болоо жирэмсэн эхчүүд дээр бас нэлээд үр дүн гарч байгаа. Одоо нэг жирэмсэн эмэгтэйчүүд арсны одоо нэг язардаг шүү дээ, тийм. Тэр үед үрхэхэд маш сайн байна. Нэраа хүүхдүүд бас маш сайн байна. Нөлөө үзүүлж байгаа. Тэгээ дээрэс нь настай хүмүүст. Гэтэ ер нь бол бүх насныхан зориулсан тос байгаа. Бас нэг тос болохоор юм нойрны тос гэж байгаа. За. Тийм. Хин ядаргааны сүдэлтэй нойр гудлууд байдаг шүү дээ, тийм. Шүн удаж чаддгүй байгаад байдаг тэр хүмүүст болохоор энэ тос маань маш үр дүнтэй байна. Яг энэ тасыг хийх гэж юу бараг жил шахуулт мөрлөх шиг байлаа тий. Тийм, судалгаа. Тэгэл ер нь одоо юу яагаад судалгаан дээр нэлээд ажилласан. Дээрээс нь нөгөө яг энэ одоо юу гэдэг нь чиглэлийн тоснууд маань юу яагаад гэдэг юм сав баглаа бодол дээр жоох ажлыг баргадаг байхгүй юу? Тийм, тэгээ сав баглаа бодол дээр бол бас нэлээд сайн. За тэгээ барьж нэг дөхөл өдгөр барьж та хоёул. За ингэ барьч тий. Тий. Ер нь юм айтахан тийм монголчуудын уламжлалт нэг тийм эмээнэрийн жооронд байдаг, алдранд байдаг тэрийг орчин үеийн технологиор хийсэн гэсэн үг нэг юм хийгээд байгаа. Технологижуулсан. За одоо тэгээд хизээ ашиг олж эхлэх гэж байгаа шиг байна. Одоо харин ямтаас үйлдвэрлэсэн. Ямтаас үйлдвэрлэсэн. За тэгээд одоо худалдаанд одоо юу гэдэг юм боглуулалтын дээр ажиллаж байж байна. Тийм тэгээд ашиг шимээ өгнө. Наад хоёрын үнийг хэлээд байгаа ш. Нэг нь энэ үеийн өмчний тос маань болохоор 25,000. За. 80 грамтай. За энэ 60 грамтай хий ядаргаа тайлах тос маань 10,000. За энэ нойрны тос маань 15-20 грамтай тэгээд 15,000. Тэгээд яг хүмүүс зүгээр яг одоо бол нэг тийм худалдаанд гараагүй байгаа тий. Худалдаанд гараагүй байгаа. Гэхдээ энэ одоо байгалийн очиж гээд юу байгаа? Пэйж байгаа. Тэр пэйж рүү чадчих болно. Эсвэл бодлоготон ээж гээд бас пэйж байгаа. Тийшээ бас чадчих болно. Бодлоготой ээж шин шүү. Чадвчээд тэгээ хургуулж авч болно. Тий яг худалдаанд бол тавьдаг байгаа. Арай хэмжээгүй. Аливаа нэг бодлоготой ээж ч гэдэг юм ингээд аливаа ажил хийхдээ нэг хөнгө санхүүжилт гэдэг юм чинь хамгийн хүнд шүү дээ. Тэгээд тэрүүндээ л амьдаа тийм болох гал юм яаж байгаа. Гэхдээ хүмүүст хэрэгтэй энэ бол нэг эмээнэрийн нэг нууц жарыг орчин үеийн технологи болгож байгаа учраас үнэхээр супер нөлөөтэй. Супер нөлөөтэй. Супер нөлөөтэй байгаа. Хэрэгсэн хүмүүсээс юу өндөртэй бас сэтгэл өндөртэй байгаа. Энэ бичлэгийг хэдэн хүн лайк даруулчих өсөө асуулах юм. Яг энэ бичлэгийг чи ямар юм гэдэг чинь. Өсөө асуулах юм асуулахгүй. Энд харин би бод өсөө уул ургуулах хэрэгтэй шүү дээ. Яг чи хэд байгаад байдаг үлээ тооцоолох гэдэг шүү дээ. За нэг 78-80 мянган дагаж байгаа. За тэгвэл 200 мянга олох асуулаа. Яг үнэхээс юу? Үнэнгээс. За тэгвэл 200 мянга лайк өрөөл би өсөө асуулаа шүү. За яа. Тэгээд лайка дарах юм яа шүү. За энэ доор бол яг подкастыг хөгжүүлэх гэж байгаа бодлоготой байж гээд юу байгаа?
нэг пэйж хуудасгаа тэрний линк рүү линкийг тавьчих. Тэгээд лайк дарсан нэг дээр. Тэгээ хамгийн сонирхолтой нь 200,000 лайк шүү. Подкаст яз. Яг энэ бичлэгийн дор хүрэх юм бол үсээ асуудал шүү. 100 ч болж ийн ер нь яах вэ тэгдэг. За. Толгойж зэрэг даа. Амлаа шүү.